үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Анууд юм бишээ. Дэлгэрмаа гэдэг судлаач өсгөөд. Сайн илүү хүлээсэн шүү. Төвшин тэр хүүхнээсээ салжуул яадаг вэ? Чи ийм учраас надад сайн ойлгож хичээл та. Тэр туяа гэдэг үг нь чиний хажууд намайг яавал гэжтэй аа. Идчихвэл гэж. Гараагүй бол нүдний шилтэй доктороо дахиад нэг төвөрмөр байгаа юм чи. Гүн бакат ямар хүнд үүдийг зөвлөв. Харин тийм ээ. Манай цэцэрч. Үнсэлж сайн болчихсон ба. Чи яах гэдэг? Би чамд өнөө учрыг нь хичнээн хэлсэн. Гэртээ боллоо гэдэг. Бөөн хөөр. Юу гэж харж байгаа одоо ч авсан. Тэгтэл чи гэж нэг юм. Энд ингээ тэмдэгтэй зүйлхтэй байж байгаа гэж. Одоо эндээс яа. Шухуу яа. Тусгай салаа 49 дугаар анги. Чимгээ дэндэг байна. Сайн уу? Сайн. Манай их яаж миний санаа зовоод болтгоо. Өнөөдөр бүр гайгүй. Өдөр ажилдаа явж ирээд судалгаагаа хийсэн гэсэн. Бүр унжижчихсан байснаа бодвол арай дээрдсэн байлээ. Ашгүй дээ. Би түрүүн орж хоолыг нь хийлцчихэд бас буудчихаа бараад ирсэн. Юу боо шийдэн болоод явчихваа. Буу бишээ. Хоолыг нь буудсан гэж байхад. За. Үчи миний санаа зовчихно гэд хотлоо яриад байгаа юм биш үү? Нанслагч зүгээр үү? Гүй. Би яалаа гэж судал хэлхий. Гайгүй болчихсон байлээ. Тэндвэ? Харин энэ хоёр ингээд хоёр тийшээ салцгаж байгаа нь надад харамсалтай санагдаад байна. хурцаах үг надад их сайн хүн шиг санагддаг.
Сайн хайж хатта. Гэхдээ сайн болохоор миний их чиг нулимстай нь хутгаад байж ах уу? За, намайг загнах яах вэ? Чи өөртөө нуцаар яриараа. За чимгээ. Би дараа залгая. Би нууцаар ярьж чинь заяа. За баяртай. За. Баяртай. Үгүй хот яриад. За тэгвэл би ингээс жаачаа яриад. За тэгвэл. За тоохсон юм хот ярьлаа. Хайгаач юм. Байна уу? Жаачаа юу? Дэндүү байна. Сайн байна уу? Сайн. Миний дүү сайн уу? Та өнөөдөр гайгүй шүү. Миний санаа бүр зовоод байсан. Зүгээр. Их ч гайгүй. Өнөөдөр ажил дээр очиж судалгаагаа жаал явуулсан. Одоо ч гэсэн тэмдэглээл сууж байна. Одоо битгий орондоо уйлаад агараа. Муу ёр гэдгийг шүү. Яалаа гэжтэй. Их ч одоо уйлахгүй. Бити санаа зов за. Намайг ирэх гэсэн хэрэггүй шүү. Оронд нь чимгээд хоол хийж өгöd явуулаарай. Энд ирээд өнөөхөө хараад дахиад сэтгэл ямархын юм шүү. За. Их ч одоо наад руу чинь дахиж явахгүй. За. Та араас нь гүйчвтэй. Сайн хүн биш байлээ шүү. За ойлголоо. За. Одоо дараа ирж байна. Дараа залгая заяа. За баяртай. За баяртай миний дөө. За. За баярлалаа миний хөө. Наа уудан дээр тавьчих миний хөө. Оо ээж. Юу ээж гэж. Энэ байж байгааг энэ. Бабай. Маар их юм балай. Яан гинэ чи. Чи тэгээд бүх насаараа гом бие гоцон толгой яваарай заа юу. Яхаараа чи тиймсэн авахныг гомдоож байдгийн чи. Үүдэн дэг жоох махсуу тавьсан байгаа. Тэрийг оруулаад ирчээ. Үгүй. Энэ байж байгааг энэ. Тийм ихтэй ч өстө нэг ингэж л гэр орноос ахин л та. Өстө нэг дүүрчихсэн үү? Гоцон толгой шүү нэр нү. Ээж ондоо. Миний тэнэг хүүгийн байж байгаа царайг. Ууд нь хит хоног энэ гэр оронд нэг гэрэл гэгээ ороод ирэх шиг болсон юмсан. Одоо энэ гэр орноо байж байгаа хар. Зэви даачаад ил хөл оргоод. Ээж. Та хөдөө агаарт хэд хоног сайхан байжгаад ирэхгүй дээ. Гэвтийн юм сонссон хүн би яаж тэр хөдөө чинь байж идгийг. Авах чинь ууралжлуулээ намайг өвчин туссан юм шиг гээд. Тэндээ өгөн хэд хоног сайхан байжгаад ирсэн бол. Би ийм мулгуу тэнэг хөөгдтэй хүн яаж агаар салхи амьсгалаад хөдөө зогсож явах вэ? Би ерөөсөө маргааш нансал дээр очино. Биеэрээ очиж уулзсан. Манайхаар орж гарч вэ гэж хэлнэ. Өчигдөр арай залгаацсан ээ. Уцаар залгасан чи уйлаад дундгийн урдаас. Үгүй тэр хүний хүүхдийн хичнээн ихшвэ. Насал чиний бодож байгаа шиг тийм тэнэг хүн биш. Тиймч хөнгөмсөх хүн биш. Та ч бүр дотор нь орцсон юм шиг ярьж байгаа шивт. Тэрийгэ чарин би сайн мэдээ шүү.
Бүх насаараа хүний хүүхдэд ажилласан хүн би. Би юу бодож юу санаж байгааг би нүдээрээ харж байгаа юм шиг би бүр сайн мэдэж байна. Станик молгоо амт. Манайхны удамд молгоо хүн байсан болоод л би юм байлгүй. Юу гэнэ чи? Чи бас өвдөөсийнхаа молгоо зулгууг доодох нь чи. Харин ч манай удамд молгоо хүн байгаагүй чамаар хэлж ах шиг байна. Ээж. Та одохгүй хэнийх нь зөв, хэнийх нь буруу болохыг ойлгоно гайг. Ойлгочхоод байна. Би ойлгодгийн дээдээр ойлгочхоод байна. Хохин ингээд инкий чаад гэртээ өтлөөрэй чи. Яг ганцаараа байж ахгүй юу? Гомбой гоцтлоо эргүүд. Заяаг байна. Тим сайн охины гомдоож байдаг. Юу хэлэхэд би чамд хэлэх жугаад ханаад. Өс вараха бид нар ч одоо октын засгийг ардаа хол орчихсон байгаа гэсэн үг үү? Тийм шүү дээ. За бид нар чинь өөрийн бодож ил бэлтгэл хийгээд байгаа шүү дээ. Марс тактик тусгай ангийн ирчүүдийг гүйцэх нь л бидний гол зорилго. Тэгэх юм бол эрэгтэй ч эмэгтэй ч бүгднийг л ардаа эцэг гэсэн үг шүү дээ. Өс манайха захирагчд хэлээд дахиж уулдаад нэрээ зэвдэх юм уу? Хөөе. Бүгдээрээ тэмцээнд ялчих юм бол нэрээ цэвэрлээ гэсэн үг шүү дээ. Ер нь дахиж тэмцээнд орох хэрэг байна аа. Ирчүүдийг ялчих юм бол октод юу юм бэ? Манайхаа ихэд хөш. Манай сүлдээчдөө тэгээ авгаагаа ялна гэсэн үг үү? Авгаа биш шүү дээ. Зүгээр л найз өхөн. Битээр одоо дөнгөж хүүхдийн гинэн үерхэл дээрээ л явж байна. Мистер яах? Сүлдээ. Өөр хөөх охин байл өгсөнтэйг нэг танилцуулж өгөөч. Энэ хэрэг задаа. Энэ усаад өгч бас их санаатай ирвэл наа. Сүлдийг дагаад урагшаа гэдээ авших нь. Жирийн бор байлдагч тусгайгийн мэрэгэн буудаг чи тэгээцэн түүхэнд бичигдэж үлдэхүү дээ. Ахаад юм шииртэ аавынхөө олдохгүй байхаа. Маад энд бас тусгайгийн найз өхөнтэй болсон гэвэстэй. Хин найз өхөн гэсэн. Зүгээр л найзууд гэж би хэлээ өстэй. Жирэл найзууд уу. Хайр сэтгэлийн холбоо энэ төр бол байхгүй. Оо, бидний нүдэн дээр өнсцөл ингээд намайг молгоцсон байна л да. Тэр чинь өнгөрсөн 4 сарын дэгэн байсан байхгүй юу? Энэ бас их тэгж байгаа том юм ярина. Өш. Бүг болтож өхөр болтлаа. Явцгаая. Тэгээд ихтгэр газар гасан нөгөө саадуулчих ирж байгаа шиг байна. Манайхаа! Яв! Ой. Хойдны жохоос оолоо. Тийх. Шах. Тэр ирс сайжирсан байна тий. Аав намайг зэрэгт өдөж өгтөө. Миний хүү зэрэгт очиод онгоцны сэнс шиг соонс сэрэгдэг болно гэдээсэн. Энэ янзаараа төвшөөх над чиг соонс сэргэж сорно л дөө. Онгоцны сэнс шиг багтай хаа. Биш. Тояд амралтан дээр юу ирээдсэн бэ? За. Миний дурлалын тухай сонсож баах инээс. Дараа нь харин Тоягийн дурлалын тухай яриулах гэсэн чинь сарай нь бараагаал сэтгэлээр унчих шиг болсон. Тэгснэ миний дурлал дахиж хизээч бүтэхгүй байхаа л гэж байна. За битээ худлаа яриад байна. Туяа сэтгэлээр унлаа гэж юу? Туяа сэтгэлээр унах юм бол центэн дээр цэцэг ургаж, цэрмаа охин цэрэгт яваад нар маруунаас навтсаг айлаараад ирэн зэ. За нэрээ гэмтэй. Туяа сэтгэлээр юу яриад байгаа юм бэ? Таныг л баах магтлаа. Таны баруун чигч хангилахгүй байна уу? Та энэ дүүжин нэрээ хашраадаг болчихё тий. Жохон бэлхий хийл та.
Йоо. Маргааш үдээс хойш маш хүчтэй дууцгалгаантай Адар бороо орох тухай цагаагаарын урьдчилсан сэргийлэх мэдээ гарсан байна. Үүнтэй холбогдуулан манай ангиас 3 машин шуурхай бүлэг томилогдож, сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэрч нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг явуулна. Энэ шуурхай бүлгийг ахлах төслөгч хурцаар өдөрдүүлэх бодолтой байна л да. Наадмын санд байна орчоо. Юм болгонд энэ хурцыгаа өмнө өрөх юм. Өнөөдөр нэг удаа өнжөөд анад нь өөр өвчтөр томдуул яасан бэ? Өнжмөр байна л да. Би шууд томилчихаагүй байна. Харин энэ тухайд та бүхэнтэй би зөвлөлдөж байна. Гэвч хурц та өөр ямар саналтай байна? Тушаал биелүүлэхэд бэлэн байна эрхэмдэ дуранда. Тушаал өгшиг амархан зүйл алга. Тушаачгаж болно. Энэ удаа санал асуухаас өөр аргагүй болоод би танаас асуугаад байна л да. Нэгэн бодлын өөрийг нь гаргаад могоо өрөөж чадах юм биз дээ. Бодлогчоо. Шодоохондоо тийм л болчиход байна. Би явна. Бүр дуртай байна. Юу ч байсан юм. Ер нь танаас гуйгаад байсан амралтаа ч их авхаа боллоо. За тэгвэл тушаал. Шуурхай бүлгийг ахлах төслөгч хурц өдөрдөж явуул. 1-р ортын 1-р салаа 3 машинтай ажиллана. Тасаг бүрт 1 офицер, 1 ахлагч дагалдаж ажиллана. Анхаарах зүйл ард иргэдтэй, болгоомжтой харьцах хэрэгтэй. Ер нь голдуухан үер усны дагуу буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх учраас хэлэм хэрүүн шугам нэлээд гарч магадгүй. Тийм учраас хорооны засаг дарга цагдаагийн хэсэгтэй нэгт нямбай холбогдож нүүлэх үедээ заавал байлцуулахыг би танаас хатгуу шаардаж байна. Ойлголоо. Хурцаа цэргүүдтэй анхааруулж хэлэлцүүлээ сайн мэдж байгаа юм шүү дээ. Тийм. Хурц урд нь нүүлгэн шилжүүлэх ажиллагааг өдөртөж явуулж байсан болохоор ажил үүргээ сайн мэдж байгаа. За цаг алдаж олон юм яриад явах. Ахлах төслөгч хурц. Салаагаан жагсаа. Салбар зэрэгч. Ном. Хон. Бид өнөөдөр үерийн амдар буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх гэж байна. Ажлаа би өдөртөн 2-р салааг ахлах төслөгч танаас өрн өдөртөн. Хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл гэвэл үерийн амдар зөвшөөрдгөө буусан айл өрхүүдийг албадан нүүлгэж байгаа учраас ард иргэд таны болон танай салааны бие үрэлцүүлдүү элдэн үгээр дайрч давшлах таны бие талдах гэх мэт зүү бус үйлдэлүүдийг гаргаж болно. Тийм болохоор ард иргэдтэй маш болгоомжтой, соёлтой зөв боловсон харьцах ёстой. 1-р салаа эхний машинд, 2-р салаа арын машинд. Тавьс үүрэг ойлгосноо? Баруун тийш. Эрг. Зүгт. Баш. Ийм л юм болчиход байна да ард нам. Даан ч надаас амралтаа авъя гэж гуйгаад байсан. Тэгснэ хэрэггүй болчихлоо гэсэн. Ийм учиртай юм байсан юм байна л да. Залуу улсууд удахгүй учраа олно үстэй. Үгүй юм шиг байна.
Их чинь бэртэй боллоо гэж хичнээн их баярлж хөрсөнгээ. Баярлахдаа би өөрийнхөө таньдаг авгаанарт бүгдээрэнд нь зарлцсан байдаг. Арай та хормынх нь урилгыг тарааж гисэн биш үү? За бүр тэрхээ шахсан гэж бодчих. За тэгээ ахыгаа дуудаж авчирч хэлээд л бэргийнхээ сайныг магтаад хөл хөөрцөг болоод нааша цаашаа хичнээн их гүйсэнгээ. Оёо ихчээ. Та битгий залуу хувцсуудын хооронд ингэж нисээд өгөөч. Гү тэд чинь нэг л мэдэд очроо олно шүү дээ. Яалтай ч юм дээ. Арднаа. Чи цаад мангарынхаа өрөөндөө дуудаж оруулж ирээд гайгүй сайн загнаад нэг ухаан оруулаад өгөөч. Болохгүй оёо ихч. Ангийн захирагчийн орлогч нэг офицероо дуудаж оруулж ирээд гэр бүлтэйгийн эвлэр гэж тушаал өгч болох уу? Үгүй ер нь тушаасан чи яадаг юм бэ энэ чинь? Болохгүй оёо ихч болохгүй. Цэргийн дарга биш. Ёстой гэр бүлийн харилцаа болно шүү. Яасан ч хэцүү юм бэ? Яадаг ч юм бэлээ дээ. Үгэнд орох хүн гэж алга. Манай энэ мангар аюулын сайн хүүхдтэй танилцсан. Би тэгээ одоо сарч болохгүй салах сарних дээрээ тулчих юм. За дэд хурантаа энэ дээр л би тань тусалж чадахгүй шүү. Дэд хурантаагаа хат. Надад байлдаг чи энэ ч ирэх мэдл алга. За тэгээд хөгшин хүний үгийг сонсдог хүн гэж байхаа байсан юм байна. Оёо ихчээ. Та тавын сугаал хүлээж байл. Би яаж тайвшрах юм бэ? Ийм юм болчиход байхад чинь. Би танд хэлээд байна шүү дээ. Нэг л мэтгэд учраа олоод тань дээр ороод ир. За. Эцэн 6-тай ажил юм биш үү, аа? Хичээл ном цээжилж махаа идэхгүй. Айл нүлгээд юун 6-тай гэж. Удахгүй айлын хам тоон зөөж махаа идэн дээ. За. Жилийн хэдлнүүдэг үсттэй. Би ч харин түүртэй тах юм алгаа. Төвшөөх дээрлээрээ махаа зулгаах хаад одоо. За нэг юм айлын ханд авах байхтай яхад. Харин тэр нүүхгүйгээ зүтгэх авгаачудад л нүүрээ самардуулчихгүй бол бусдын ч яах. Энэ хэсгийн цагтаа нь яач вэ? Цэргийн хишиг цагаа яс өрдөг газар ч гэж алга юм аа. Хэсгийн цагтаа нэрчгсэн шүү дээ. Харин тэр хорон дагыг хүлээж ийн гэсэн. Нүүхгүйгээд байгаа айлуудыг нь заагаад мэдэгдэл өгдөг гинэ. Би танд өгөх үү. За. Намгийн найз туяа. Танд яалтчгүй сайн болтой юм аа. За хүүхэд нь энэ баларсан мэж байгаад Америк чигээ алуудаа. Тэр бас хин ч үлээ. Сүд ч үл ийм яриад л байсан. Цаад Америк чинь сонсч байгаа шууд амиа ордон штэ ойлгож байна. Төвшөөх. Та нар Америк чигж байгаа хүмүүж үлээж. Яриач тий. Найзуудтайгаа нэг хоол идэхэд яад юм. Баларцсан тийж хардаад тахтай явахт. Гахна харин сая хэд хоног овоо өглөж юм ойлгуулсан шүү. Та хоёрыг амралтанд явчихсан хойно 2 хоног жаал бухимдаж нилээ өглөлээ. Тэгсэн чинь цаадах чинь хайрын дахиж хизээч юм муухай зан гаргаж байхгүй гэд бүр ам өчгөө өгсөн шүү надад. Мэдэх. Би лав идэхгүй л байна. Засрахгүй. За засрах байхаа. Миний хайр чинь харин овоо юм ойлгодог болоод байгаа. Харин та хоёр дараа амралтанд явахдаа хэлээрэй. Яа хааштай явахгүй юм чинь ингээд таг чиг алга болчихоо даа. Тэгвэ яах вэ? Төвшөөх. Цөмөр цэргээс халагдахаараа нэг сайхан хэд хоног амралтанд сайхан явна заяа. Тэгнэ. За тэр амралт соёлолж яах. Итали санж энэ. За чи худлаа яриад. Морио санж ийн гэж. Морио бол бүрчих санж. Үш. Орчин би зүүдлээд. За. Нэг сайхан хонгор халзан азраг түүхэл зайдал дэлгэн амирч тавхаад. Намайг харчаад үүсэдэл газар завчаад л гэсэн. За. Сэрчиг бол сайхан л зүүд бай тий. Тийм л. Аль хэдийн сэрчгсэй. Яг дөхөж очиод гар үрдгийн даван дээр роо цэрээл гэл команд өгчөж байгаа юм чинь.
гаргаж ирж байна. За хэсгээр даа. Дугуймаа дарга ингээд ачаад явдаг юм байжээ. Би тэр газрыг чи өөрөө очиж үзэж буух хэсгээ шийдэн шүү. Санаа зовтгоод орж байгаа. Бүх айлуудад газар хуваарлаад. За. Тэгээд шугам татаад бүх юм бэлэн болцсон байгаа. Тэндээс. Яаж өр хүүхдээ сургууль соёлд зөөх юм болж байна. Энэ ч хог шиг ажил юм аа. За. Ядарсан улсуудад ганц удаач болоо тосгоолоход юу нуруу багт. Харин ч буян болно шүү дээ. Баасных нь буян байдیں۔ Хувц сунар харал та. Бага шавар шахуу болсон. Бидний найлын зарцсан юм аашийн. За болоо. Та хоёр ингэж яагаад хэрэлд зодтолдог шүү аа. Өнөөдөр айгүй бол барилдаж авч мэдэх гээл шүү аа. Айл нүлгэх ш хүмүүстэй хэрэлцээр аваад хамаг цагаа үрчлээ. Харин тийм ээ. Энэ хэрүүд хамаг цаг явчлаа шүү. Тэр байж байгааг нь шас огтоо. Би сэргийн даргаас асууна. Ой дарга. Маш Амрыг. Амрыг. Минийх та нар очиад яг энэ гэрмэр барьж хүү. Аашид барьж өлгүй яах вэ? Дээд орж байгаа. Садаа чанаад асуудал байхгүй. Асуудал байхгүй. Ajaan natin, hold. Yawsigad. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ хорооны хэсгийн ахлагч. Тэгээд цагч. Би хороон дарга дугуймаа байна. За. Танах үерийн аюултай бүсдэр зөвшөөрлөгөө буусан тийм байхаа. Маргааш 15 цагт маш хүчтэй аадар орж үер буuna. Тийм учраас та нарын амнаас аюулгүй байдлын тусын тулд бид нар та нарыг албад нь нүүлгэхээс өөр ямар ч арга байхгүй. Чадахгүй. Манайх нүүхгүй. Юу гэж байгаа юм? Хөөе хүлээж юм нөхөө. Хүлээж. Нүүхгүй. Нүүхгүй гэсэн үнийг та нар яах юм? Нүүмэргүй, нүүхгүй. Энэ албадан захирамжтай танилцсан. Та нар муусаа лойрчид яах наа? Бүгдээрээ энэ хотын газрыг нэг нэгээр нь зарчаад одоо тэгээ яах гэж байгаа юм? Аа? Ядуус тэгд алгын чиний газар байж болохгүй юу? Иргэн сүмжгүй та энэ захирамжтай танилцсан. Бид нар захирамжтайгаа өөргөө үсгэж байгаа. Чадахгүй. Манайх нүүхгүй заяа. Яах нь? Та нар манайхыг нүүлгчид энэ газрыг зарж хөлчихгүй юу? Чадахгүй. Нүүхгүй. Нүүхгүй заяа. Миний хож жоохон тайшиг. Нүүхгүй. Ихэн багц сэргүүдээс гисэн. Эхлэе. За эхлэе. Тааштай. Маш өдөр. За яарэ. За. Бро. Яачаа бэ? Та нар бодооч яачаа бэ? Монгол дээрч та нар болооч яах гэдэг юм бэ? Энд чи бүхэлдээ амьд хүний гэр чи одоо болооч чи яах гэдэг юм бэ? Юу яриад байгаа юм бэ? Та нар яаж байгаа юм бэ? Та нар яаж байгаа юм? Айлын гэр орныг яаж байгаа та нар? Яах гэдэг хүн дээрч юу яриад байгаа? Өгөөг чи ховтооч яах гэдэг юм? Охин шүү мөн настай юм заяа. Айлын гэр миний хөө isogooч яах гэдэг юм бэ та нар? Заяа та хүн дээрч байгаа юм яаж байгаа юм? Өөр моохгаад Хамаагүй манайг үетэй та нар тэр гооч. Яах вэ? Охин шүү.
хоош. Актон госыго бүний онцлог сайн шалгая шүү. Энэ батэр орноттой өдөр тэр газар орны сан тааж өгөөд босон тэр үер тавцсан айл өртөг авахад босон мэдээг нь гаргаж өгөөд бүлгээ хордоо. Өш. Манайхан энэ сүүлийн айл нь үстэй. Яа, шууд дуусгаад ясан амраах юмсан. За амрахгүй үстэй. Одоо очоо шууд хичээлдээ орно. Харин энд ингээд айл нүлгэх зураа гараа амраагөө л энэ ч харин зугаатай ажил юм шүү. Одоо юу үлээгээд байна? Энэ үер нь буучих үү дээ. Өөрсдөө урсаад алга болчих үү дээ. Айлынх нь эцэд нь байхгүй шүү. Яаж яхад цагдаа нар ч ирэхгүй шүү. Эзэнгүй айл нүүлнэ гэдэг чинь хуулиараа бол заавал цагдаа юм уу эсвэл гэрч байцах ёстой гэдэг юм аа. Тэгээ яах вэ? Үер бол энэ айл чи харсаар байтал урсаад явах нь шүү. Харин ээ. Эрхэм Ахмадууд элтгэе. Цагдаа байхгүй болохоор эзэнгүй айл руу бид нар нэвтэрч чадахгүй байна. Удамшны доод үзүүрт айлын хүмүүс тэргүүлэг зодхыг завдсан байна. Цагдаа тэнд ажиллаад бид нар одоо яах вэ? Эзэнгүй айл руу орж чадахгүй нь. Ойлголоо. Гүйцэтгэе. Зоолцгүй. Их махлагтай сэлтгэлээ. Энэ айлыг тэгээд харсаар байгаад үерт урсгах хэрэггүй. Өөр арга алгадаа. Зоолцгүй. Одоо хүний өнөргүй юм болчихлоо да. Хөөрхий үер дуусчвал гэр оронгүй болоод өнөөх тараншаа нэгчтэй л очих бах та. Хашааны алгыг онгойлгож машиныг ороод гэрийг ачаалцгаа. Хатнаша. Бүр сэмэрчжээ. Амьд. Сүүл төвчж байж. За наатга та дөр өргөч. Наатга өргөөрэй. Эрхэм алтцч дэлтгэ. Бэлтэг. Эзэнгүй айл нүүлнэ гэдэг чинь ноцтой юм шүү. Ядаж ганц хоёр гэрч байлгаж байгаа нүүлсэн дээр явахаар. Тэгэхгүй бол бид нэр өөрсдөө хуулийн дагуу асуудалд ороогдож мэдэн шүү. Өөр арга алгадаа. Үер одоо ирж байгаа мэдээлэл ирсэн. Тийм болохоор яар хэрэгтэй. За хүүхдүүд өргөдөрэй. За байдагчдаа явсан шүү. Байдагчд. Энэс өргөж. Үүсгий. Улаан тугаа. Цуурга нь молторсон байна шүү. За байж би одоо хадаас олоо.
За, чэлзгэрэ. За, санаас нүр. Түшээ даа. Үнэ хурдаа. Болгоомжтой. Өшт эндвэ. Чи сая юундаа өнгөрөөд байна. Захирагчийн хажууд худлаа томроод байж гэнэ. Юундаа цэцэргээд байна. Чи л өөрөө юугаач мэдхгүй бойтглоо үсттэй. Би тэр навсгар гэрээ чи заавал мэдчих хэвээр юм уу? Монгол хүнс юм бол чи Монгол гэрээ мэдгэл болно та. Ой болооч тий. Би заавал мэдэх албагүй мэдүү. Болооч тий. Мэдэх албагүй шүү. Монголын нэрээр ЮНЕСКОд бүртгэлтэй монголчуудын оюун ухааны гайхамшигт бүтээл байхгүй юу? ЮНЕСКОгийн зүү хийж чадахгүй ч битээ цэцэргээдэй мэдээ. За тоор битгий муудалцаад байх та. Над муудалцсан тоор зөгтгүй. Яг л уймраа өвчүүл шиг болчих юм. За. Найзгаа уучлаарай. Найз нь гэр мэддэг хүн болоод найзгаа жаахан гомдоочлоо. Дахиж загнахгүй. Сөө. Манай дэндив шиг ингэж хүнээс уусахгүй чаддаг байх хэрэгтэй. Би чамд яасан ч уучлахгүй мэдүү. Өрөөлдөж алгасан тэнийг юм байснаа мартчихжээ чи. Сайн байна шүү. Та энд юм жаа. Өөрөөр хэлбэл хажууд байгаад байж ивэл арай дээр юм бол хурж ирж байна шүү. Хаш намайг бол орохгүй. Тэр амлалтын дэс нэг тус. Үгүй. Гүчи чи хамгаалахгүй унтсан юм уу? Ээж тэжлээ. Миний охины дээл гэж адлаа. Заваачуудыг санаанд зовдлээ. Та хурцыг буруутгаад явах вэ? Өрөөндөө хүмүүсийг согттлон суулгасан миний л буруу. Миний хүүгийн буруу гэж юусоо байхгүй. Йоо. Миний гараас бууз идэхгүй. Энд байхгүй харамсалтай. Хөөд шүү. Баяртай заа юу? Би амиа орлоо за. Босоо. Миний ярта хатаа гайлтай битгий тэнийг юм хийгээрэй би чамаас хооч. Чи маргааш наваг. Тамира. Монгол Улсынхаа түүх ёс заншлын уламжлалыг гадаадын үзэгч сонсогчдод сурталчлан таниулахын зэрэгцээ. Хилийн чандад амьдарч буй монголчуудаа улс орныхын тухай мэдээллийг хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилго бүхий үндэсний хэмжээний анхны англи хэлний сувг MNB World-ийн туршилтын эфирийг үзэгч та бүхэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Univision, Sky Media, MNBC, Монголсат, Сансар, ДДШ-ийн 68 дугаар сувгаар Монгол улс орон даяар хүлээн авч үзээрэй. Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна.
Бусгай салаа. 50 дугаар анги. Өш дэндвэ. Чи сая юундаа өнгөрөөд байна? Захирагчийн хажууд худлаа томроод иж гэнэ. Юундаа цэцэргээд байна? Чи дөөрөө юугаач мэдэхгүй бойтглоо үсттэй. Би тэр навсраг ирээ чи заавал мэдчих хэвээр юм уу? Монгол хүн юм бол чи монгол гэрээ мэдгэл болно та. Ой болооч тий. Би заавал мэдэх албагүй мэдүү. Болооч тий. Мэдэх албагүй шүү. Монголын нэрээр ЮНЕСКОд бүртгэлтэй монголчуудын оюун ухааны гайхамшигт бүтээл байхгүй юу? ЮНЕСКО-г зүү хийж чадахгүй ч битээ цэцэргээдэй мэдээ. За тоор битгий муудалцаад байх та. Над муудалцсан тоор зөгтгөө. Яг л умраа өвчүүл шиг болчихъя. За. Найзаагаа уучлаарай. Найз нь гэр мэддэг хүн болоод найзаагаа жоохон гомдоочлоо. Дахиж загнахгүй. Сөө. Манай дэндив шиг ингэж хүнээс уусахгүй чаддаг байх хэрэгтэй. Би чамд яасан ч уучлахгүй мэдүү. Өрөөлдөж алгасан тэнийг юм байснаа мартчихжээ чи. За. Ямар бол миний өрөөлдөж алхажээснийг ярих юм. Би ч морьтой монгол шүү. Та нар шиг явган таваргаж үзээгүй. Ямар бол морь. Чи хаяа нэг мотоцикл машингээ ярьж чадахгүй юу? Тэнийг. Чи тэр морьтойгоо хаа үрдий? Тэгэж ярих юм бол монголчууд бид чинь мориороо дэлхийн талыг эзэлжсэн улс шүү. Та нар шиг л Монголоо алдсан юмнууд байдгаа варчаад байгаа болохоос биш. Сүлдээ дэндий хэлдэг үнэ шүү. Манай монголч нь морь хэрэггүй бол сэнэж өмхөг ард түмэштэй. Ахын дэ үгээ бодож хэлж. Гэр мөр хоёр чинь Монголын хүнсний бахаргал юм шүү. Хоёр нэр дандаа надад цэцэрэгч болтой байх тийм. Манад энд ч өнөөдөр нэг айлт буян боллоо шүү. Сайн байна наслах шаа. Сайн. Та энд юу хийж байгаа? Юу? Гэхдээ би чинь таныг сэтгэл санаагаар аваад хэцүү байгаа байх. Гэхдээ ядахтаа таны хажууд байгаад байж байвал арай дээр юм болов гэж бодоод хурж ирж байна шүү дээ. Таач намайг бас орохгүй юм уу? Таны баруун надад хэрэггүй. Дундаг багшаа. Та яасан сонио хүн бэ? Түрүүчийн тарьсан толбочоо арилаг байх. Одоо ямар балгаа тарих га энийгээр яваад байгаа. Үгүй юу хамт ажилтдаг хүмүүс жал сууж ойр зур юм яриул гэсэн юм л та. Үгүй тэгээд ч таны цаг өнгөрөхгүй хэцүү байгаа биз дээ. Миний цаг тантай таньгүй гонигтай зовлонтой. Та бити энийгээр эргэлдээд дээ. Бушуухан алга болж үз.
байхгүй. Хоолыг амтгүй байгаа. Хоол шиг сална шүү. Тэг би шуурхаа бүлхийнхаа орой 7 хүртэл ажиллаад буудаг гэсэн. Хойлоо ажил тараад манад очиж бууз хийгээд ирэх үү. Ятраад ирэхэд нь бууцтай өгтэй л да. Дээр чөлөөний онгоор бас энэ амралтанд сүлийг нилээн шатаачихлаа. За тэгэл да. Хөөе. 2 хоногийн өмнө нисчгээ яваад байсан. Бас одоо яагаад дуугаа ороод унжгаад хэлж үтээ. Найз нэрээдүйгээ төлөөх санаа зовддог болчихлоо. Бас яасан? Тэр амралтанд дэснэ утгаас хайгаадах юм аа. Хөөе. Гүчи чи хамгаалтгүй унтсан юм уу? Жоог хөөгд штий. Иймэрхүү юм мэдхгүй байх таа. За яалаа гэж дээ. Найз нь чамд өөрийн талаар ярих гэдэг чинь. Йоо. Тэгээд юу юм? Тэр амралтанд явхад зүйл өглөө өдөр орой өөрөөр хувцалж өмсөд байсан шүү дээ. Нэг хүмүүсийн цамцсан гэхэд айгүй үнэтэй. Бас тэр гоо сайхны хэрэглүүд нэ. Дандаа үнэтэй брэндүүд миний хэрэгэлдэг юмнуудаас 10 дахин юм хэрэгжилээ. Би ч ажигласан л да. Сүлдтэй айдал зэндаа нөрөх юм тулд найзах 1 сарын цалингаа ганцхан хувцах юм байна шүү дээ. За нэмэ. Битээ санаа зовлоо. Сүлд тийм юм тоохгүй. Зөв хүмүүжлтэй залуу шүү дээ. Ээж нь ч гэсэндээ их ингийн аятайхаа аштай хичүүлээ. Тэгээ бас хормын тухай бодохоор маш аимшигтай санагдаад байна. Ээж өгсөнгөөч юу гэсэн? Сүлчиг баяа айлахын хором ихэд машин бас хэдэн 10 саяар нь бэлэг өгдөг гэсэн. Харин манайх болохоор 14 инчин зурагтж өгч чадахгүй гэсэн. За харээчтэй үгүй л гүтээ. Нэрээ гашуун үнэ. Манай хамаатны саданд олигтой амьдралтай хүн ганц ч байхгүй. Алагчийн цалин авдаг намайг Баян гэдэг оддоо бас дүүгийн сургалтын төлбөрийн төлөх гээд аав ажлын газраас цалингийн зээл авчихсан. Төсвийн байгууллагад ажилладаг ээж маань бас цалингийнхаа урьдчилгаагаар байрны мөнгөөч төлж дийлдэггүй оддоо. За болно штий. Сүл чамайг аваад л явчихна. Чи бүр намайг айлгаа хийчлээ. Дахиж бити юм яриа. Найз нь тэгээ шинэ хувцас авч юусоо зүрхэлдэггүй. Авсан цалингаа бүгдийг ээжтэй авчид өгчдөг. Ээж тэгээд ядаж талын намын охин өөртөө юм аав гэхээр найз нь юм авч чаддаг шүү дээ. Гэтэ танаа хадам авчин хэдий их баян ч гэсэндээ ажилчин гаралтай энгийн хүн болохоор чамаа гадуурхахгүй. Бүх юм сайхан болно. Ээж тэгж хэлэхдээ миний охиныг дээрлэхэж адаглаад зовооч хөтэйгээ санаа нэг зовоод хэллээ. Манай нэмээ том офицер болноо. Одоо бити юм готрон гайл да. За. Нансал гэж охинтой уулзсан энд байдгүй. Оо байдаг. 201 гэдэг 201. За баярлалаа минь.
Үй, сайн байна уу охин минь? Сайн байна уу? Али тоорооч. Алуу, ээж нөгөө үнсээ. Али дэшээсоо. За. Дэшээсоо. Цай ирээ. Цаатгыг чи их чинь чамайг гомдооцсон болов гэж бодхоос санаа зовоод чамайг хайсаар тарин яг олоод ирдэг юм шүү дээ. Та ярьж байгаад хүрээд ирэхгүй. Тэгсэн бол би очиод авч чадахгүй ч гэсэн ядаж автобусны бодлоос тусаад авахгүй юу? Зүгээр. Би сая дөнгөж сая нэг хэдэн хойшоор хайрсан. Хийгээд ирээ. Юу вэ? Ээжтэй хоол ундны хэрэг байхгүй. За аль хоол идэрээ. За. Цаатгийнхаа үгийг битгий тоо. Цаатах чинь бүр ганцаараа явсаар байгаа. Тэгээд бүр дөжирчгсөн муу золиг байгаа. Та хурцыг буруутгаад явах вэ? Өрөөндөө хүмүүсийг согттлон суулгасан миний л буруу. Миний хүүгийн буруу гэж юусоо байхгүй. Цаатах чинь тийм гүжүүд золиг. Та манай багш нарыг буруугаар ойлговоо. Хаяал нэг нийлцгээдгий. Тэр өдөр нэг парагцийнхан гэж нэрлэгддэг залуу багш нар нийлээд нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн байхгүй юу? Тэгэлгүй яадгийн чинь залуу улсууд бужигнах нийлэх үе байлгүй яадгийн. Уг нь тэр өдөр хажуу өрөөнийхөө охиныг гэрт тонсон байхгүй юу би? Тэгсэн харин тэр охин ёртой юм шиг насал ихчээ хоёлаа танаад байгаа согтуу үнийг чирээд шатны талбар руу гаргачихъя гэж тахтан би зөвшөөрөөгүй. Нүгэлх юм. Нэгнийгээ согтоод унцгаар харанхуй шин хөөгд гаргаж яаж болдгийг юм чинь. Уг нь тэгээ чирээ гаргачихсан бол ажлынхандаа хүм муутай гэж адлагдах байсан ч гэсэн ханчин болёо гэд ирсэн хүнээ алдахгүй л ах байсан. Юу гэж дээ, юу гэж. Харин тэр хүн л хүнд адлагдах юм илээ. Би цаадгыг чинь сайн загисан. Тэр байтгаа дарга дээр нь очиод энийг нэг сайн загнаад өгөөч гэд их чинь гуйцсан. Хүй та яаж байгаа? Зүгээр. Дарга нь юу гэж бодох юм бэлээ? Зүгээр. Их чинь өглөө болгон баян хангаада цайныхаа дээжийг өргөж үйдэг. Манай энийг мангар хар ямиг ухаантай болгоод өгөөч. Бас их сайн их нэртэй уучлуулад өгөөч гэд би өргөдөг юм байхгүй юу? Манай хурцч ухаантай шүү. Би л харин хайрлж хадгалж чадсангүй. Хадмуудынхаараа очихгүй гэж маяглаж ахаар дагаад явчихгүй явдаа л гэж харамсах юм. Зүгээр. Их чинь ч гэсэн дотроос жаахан харамссан. Өөрийн 4 цагт хөөгд явуулахар муу золгийг загнаа тэндээ унтуулчихгүй дээ гэж. Наацсан шөнс ирчгээд л шуурганд хөөгцсөн юм шиг инээ тэргээд олон юм ярих гээд унсан байхгүй юу? Тэгэхээр нэг чинь тэгэлгүй яадгийн ажилдаа яаралгүй яадгийн гисээр угаад юу ч хэлүүлээгүй. Би хурцыг дахиж над дээр ирэхгүй байх гэж бодхоос өөрийгөө зүгэх юм. Ирүүл нэ. Ээж нь нааш нь хөөгөө явуулна. Хүй, та хоол идээч. За, халуун дээр нийт. Оо, ямар сайхан уушуу хайрдаг охин бэ? Хөрчглөө. Би цаасаа аваад ирсэн. Өнөөмө, хоолыг хас банкаар ороод гараад хөө. За тэгээ. Миний найз сөрхий юм аа. Сар болгон цалингаас өмнө хийх юм. Миний сөрхий ч байх вэ? Аав нь ямар сөрхий гэж бодно. Найзыг нь баг байхад ирээдүйн сайтаа хадгалж нэхэд тэр нь 18 нас хүрэхэд нилээн өссөн байсан шүү. Тэгэл яг хөтэ найз нь тэр мөнгө өөрөө хугацаатай хуримтлуулах таасны хичээл өсгөөл явж ин да. Одоо тэгээ хэрэг мөнгөтэй. За манай авч 9 настай хахад хадгаламж нэхэд сар болго 10,000 хийдэг байсан. Тэгээд найзыг 18 нас хүрэхэд 2,200,000 төгрөг хүлээгээ суужилаа штэ. Чи чинь бүр 2 сая тийм шүү дээ. Бараг л тийм. Тэгээд найз нь одоо цалингаас 20,000 төгрөг хийж байгаа сар болгоо. Оо за.
болох гэсэн. За баяртай. Цайлаа гэлцээ. Бууц өрчлөө. Бууц ч биш хаа. Байлдагч руугаа л яраад ээж. Хамаг байлаар хөөд орох нь биэнд наалтсан биш. Чи наадах чи Улаанбаатарын жил хөөд тавдаг шүү дээ. Тэр байлаар арчаагүй юмнуудын хөөд ортгийг чимэд чирээд ирсэн биш үү? Бид нар одоо юу юм? Айлын зарцсан байна ш. Үнтэй хатаа цаашаа. Ерөөсөө ангийн захирагчд орж гомдол мэдүүлээ яа. Чи боддоо. Эдгээр чи иргэдэг гамшаа сангаад хүүргээр билж байгаа шүү дээ. Угаасаа сэргийн дүрм дээр биччихсэн байна. Заалт нь гар үсэл орчихсан юм чинь чи хинтээ заргалсан өөрөө он за. Эсвэл чи тэр зоржгоо өвлөж уурсныг бодоод бохомдаад байна. Бид нар тэр айлыг чинь нүүлгэж гамшигаас авах үүрэгтэй юм бол тэр айлыг чинь бидрийг яагаад их боол зарц шиг хандаад байгаа. Захир зандарч энэ. Дургу үрчлээ. Ерөн сүлдээ. Чи тэр аапата чихэндээ игээд хөвчмөө саталчих. Тэгвэл хүмүүсийн хэрүүл шугааныг сонсохгүй санаа амар 50 ажиллаа хийхгүй юу? Энийг ярьж байгааг чи ой iPod гэдэг зүү хэлчихэж. Санаа нь зөв. Чи сайн iPod-ос сонсоод хүмүүсийн ярих юм бол толгойд хөөл энержилтэд ажиллаад бай за. Тэр яах вэ? Гэртээ тайм болж байгаа хта. Яс. Асуудал гарсан. Үгүй. Би нөө энд их асуудлыг гэрлүүгээ хэлсэн юм аа. Уцаар ээж рүү хамаг уураа гараа ийцсэн. Яаж байгаа гэж? Яаж байгаа бэ? Ээж ч одоо санаа зовж байгаа да. Харин тийм. Авчин ч яах тоохгүй. Миний хүү айл нүүлгчлээг яа гэж сууж байгаа. Чи ч манай аавын дотор орсон юм шиг ярьж байгаа шүү. Би ч хүм мөр хоёрыг шинжихэд бол ерөн дөхүүлээ шүү. Бас л нэг морой яриад байгаа. Сүлдээ. Ханад газ нойдор ороод ээж рүү уцтаад санааг тайвшруулаа. Тэгвэл түн дэндүү төсөмө эргэн бодлоо байна. Яс тусгач. За. Шатэж сууж. За. Хүй. Гавьяа уусан хүмүүс чинь дээшээ суулгүй яхаа. Телевизээс. Суусан. Зя. За, ядруу ард түмнийг аврах фронтын дайч та. Би ч гайгүй. Манай сүйд дээр дэлбэртлээ уурлаж төвшин хасаах ядарах шиг болсон. Харин бид хоёр тааварыг ядарч байгаа гэж бодоод бууз игээд ирсэн. Намайг сэтгэл шингэсэн сайхан бууз авсан да. Яа, өстө гоё үнэр чинь да. За л. Ой, дэндвэ. Наад ханыг хазаад жажлаад идэж. Манай энэ нэр гүм идэв юм шүү. За, болоорой. Манай багийн ахлагчийг илгээр хэлхийг хориглоно шүү. Эд дэндвэ. 2-2 үг хэд.
Нээж өгн гайгүй л байсан юм л да. Тэрэг дээрээ ийм хоолн цар болсон. Ер нь хоолн цай байх чинь цаагаараа зүйл хийх гэлөө. Хөөе, тэр айл нүлэх хэцүү юу? Манаас үлдэл ёстой гоё ажил байна гэдэл баярлалаа таньж. За, арайч худлаа л үү. Хайрынхаа гараас бууд идсэн чи бүрч гоё амттай санагдаж шít. Миний гараас бууд идэх хүн энд байхгүй нь харамсалтай. Та ярьж үнэхээр гоё бууд ийжээ. Одоо л хүн танихтайгаа болж байна. Гуруулаа ангийн хоолнд орохгүй. Танаа ангаар сонь санах юу вэ? Оо, зөндөө. Харин та яаж хүн аврал баатар болоод яваад байна. Ярих чинь биш. Сая хэдэн өдөр айл нүүлгэж та сурлаа шүү. Тэр айл нүүлгэж буулгана гэдэг чинь амар нарийн ажил үүд юм биш. Бүх юм нь нарийн тооцоотой. Би ч бүр шантарлаа шүү. Одоо хүмүүжлтэй юм яаж яах чинь. Тушаага таяа дуусах. Баярлалаа. Яста гоё амттай бууз. Ах нь 2-3-ыг боож аваад орж иддэг юм уу? Жохоо ядраад байна. Тушаах. Та яаж хийх юм бэ? Тэгээд та ороод идчих. Аль би боо. Баярлалаа. Сая камерыг шүүснэ. Тамира! Зогсол та Тамира! Аль залуу гэж юм яриад байгаа биш үү? Аль залуу хатаа байна. Хата хочлаа гэж юм дүү. Саач. Тэмээ шүү. Заахгүй штэ. Дахиад залгалтай биш үү? Би яг ямар нэг муу болчихоо сувн татсан байхгүй. Аюу чамаа. Хотлоо шатыг гаргаж чадсан штэ. Тояг харангуутал буцаад явах төгс юм аа. Би хачаад байсан. Гэхдээ би тамир ирж болоо гэж бодсон. Тэр яагаад биш үү? Нэгэнд хардгаа харцсан. Тод яаж тайвшруулахаар бодлоо. Дахиад залгаа аяа. Та хоёр энэс ш. Тэр тояг гэдэг өсвөр миний битгий яаж байгаа ойлгож байна. За. Дахиж хизээж амаа байхгүй. Амлж юм. Залгалтай. Бара. Би өнө. Тавра. Чи яасан муухай юм бэ төгшөө? Тэр хүүхэн яг чам руу хайдруу харж байгаа юм шиг харлаа штэ. Ямар самрын холбоо байхгүй шүү дээ. Чи хий дэмий хардаад байна шүү дээ. Үгүй тийм биш. Үгүй бид гурав өнөөдөр хүн ажил хийсэн болохоор сүдийн найз охин нам бид гурав бууд хийж авчихсан байхгүй юу? Би тэгээд ямар идэхгүй гэлтэй юм шүү дээ. Би хөвгөн
шүд авч авчин заа юу. Амрагийнхаа бууцыг эцэггүй миний муу гурилаа шүлэг яаж тоох вэ? Тамир чи ойлголтоо. Би ямар ч холбоогүй шүү дээ. Чи надад амлаа эцтэй. Тэр сойд туяа гэдэг хүүхэн чи байгаа тохиолдолд сүдрөө ачгүй гэж чи надад амлаа эцтэй. Би яагаад ч үгүй шүү дээ Тамир. Төвшөө. Хөө төвшөө. Баяртай заа юу. Би амиа орлоо за. Тамир. Тамир. Амиа орлоо. 왜 다 준비 안 하지 없을 때? 다 준비 안 하지요. 왜 지금 이렇게 가서 쉐리스 말하시니? 살짝 다 나가면 준비 안 쓰시니? 왜 그렇지? 안수가 어디 때부터 준비 하고 있다. 인터넷 말씀이 무슨 준비 하고? 야, 이냐 뭐 위에서 위에 밑지? 다. 내 돈다. 알았나 너희들 일곱 개이지. 군이가 어디부터 사는 거야? 어쩌다 왔지? 그때도 수가 나아졌고 싶네. 이랬지. 호스텔을 저한테 왜다 이렇게 눈치서 어떠시더라 수들이 나랑 먹고 호스텔 그릇이 밀고 있다. 운내 있으면 되시니. 아주 자다해 뭐. 그렇게 다 운내지. 아마 다들 저거 다 오기시. 자자. 또 오세요. 왜 없나셔? Танай эхнэр чинь тийм хартай өнө. Би таны наад ярьж хэлээд байгаа юм чинь нэг л итгэхгүй байх чинь. Тийм. Хартаараа ухаан мэдрэл алдчихдаг. Амиа хорлох гэж байгаа гэдгийг та юу яаж мэдсэн юм бэ? Уцаар ярьсан. Уцаар ярьсан. Хэний уцаар? Би уснууж орсондоо ямар шийдвэр хүлээхэд бэлэн эрхэмтэй дуранда. Энэ ангийн хашаа гар утас барих 20 цэг гэдгийг танаа захирагч дарга нар ч танд хэлээгүй юм. Хэлсэн эрхэмтэй дуранда. Тэгээд айлч төвшин та яахаараа энэ журмыг зөрчдөг вэ? Би бүх буруугаа хүлээнэ. Ямар шийдвэр хүлээхэд бэлэн байна. Эрхэмтэй дуранда. Харин гэр бүлээ аврахал чухал байна. Манайх амиа хорлох чадваргүй юм. Амиа хорлно гэдэг та итгэлтэй байна уу? Тийм. За ингэж. Би чамд нэг 12 цагийн чөлөөг. Чи энэ хооронд бүх асуудлыг шийдээд ирч чадах уу? Тийм. Болгоомжтой байгаарай. Эхнэр чи одоохондоо гэрэлтэй ирээгүй байгаа гэлөө. Тийм эрхэмтэй дуранда. Ерөөсөө ингэж. Чи ерөөсөө энэ утсыг аваад яв. Хэрэг болж магадгүй. Байнга холбоо барьж яв. Наа чи цэнэг байна уу? Тийм. Нэгж байна уу? Тийм. Ямар ч үсэ ихэд утастаа хаана байгааг нь асуу. Тэгээд дараа нь аргад. Харин юу болж байгааг цаг тухайд надад мэдээлэн шүү. Гүйцэтгэе. Чөлөөнөөс ус чирэгтэй над уцаа гэр орныхонтой орхиорой. Би ангийн харуулд үйлчлэг хийж нэвтрүүлэх тушаал өгнө шүү. Ойлголоо. Штавын даргын шагналын хідэн чөлөөний утаснаас би чамд нэгийн дур мэдээд биччихлээ. Ма. Босоо. Гүйцэтгэе. Гүйцэтгэе. Түшээ. Яс юу болсон? Чөлөө өглөө. Ашгүй талаа одоо. Бархоо. Ор гүйцэтгэе. Эрхэмтэй төрөс дэтгэе. Дэдэг. Хэцүү юм байсан. Түшээхийг тамлаа яачих юм ба тий. Тийм ээ. Гайгуугаа. Байдал бишин аргын гачлаа 24 цагийн чөлөөгөөр явах боллоо.
явж болно. Гарахтаа хорон зүгтээ бүртгүүлээрэй за. Гүйцэтгэе. Таксин суугаач. Баярлалаа. Болгоомжтой өрөө төшөө. Байна уу? Байна уу? Тамира. Чи яасан хуурамч юм бэ төвшөө? Миний хартай чи хаана байгаа юм бэ? Ээж аваа эртэн чамаа гэртээ байхгүй юм гэдэг штеп. Чи маргааш наваа хаанаас олно гэж? Хөөе. Чи маргааш наваа хаанаас олно гэж? Миний хартай ухаантай байлтай битгий тэнийг юм хийгээрэй би чамаас гооч юм. Чи маргааш наваг. Чи тэр анх танилцсан цэцэрлэгээс олон заа юу? Өөр тааштай төвшөө. Би чам хайртай байсан шүү за. Тамира. Тамира, Тамира. Аха хурдан яваарай. Хурдлаарай аха. Зүсрэх бараатай яргын дэлбэтэй хавраар зөвлөж над руу очрол илгээв зүлээч үгүй тэрэд харц зүрхний хайрын гэрэл байв эврүүн хүүний гэнхэн сэтгэлээр бэгчим бүсгүйг ухаангүй ширтэв харц тулгаран чамтай учрахтаа тэврүүн хайрын балан досоо хормын амттай нарны шинэ бүлгэсэн энзөө бидний хүчи мөрөөднө дург сарны толёноос хайр мишэнэ дурлалт эрүүсэн сэтгэл чимэн хургана